Арга дарамтад үүссэн мөргөлдөөний нөлөө манайд шатхууны үнийн нэмэгдлээр илэрлээ. Мөн мөргөлдөөний үр дүнд манай улсын экспорт буурч болзошгүй гэж судлаачид таамаглаж байна. Улсын хурлын гишүүн Намтай Баяр гашуун сухад төмөр замын асуудлаар хянан шалгах төр хороо байгуулсан гэлээ. Манай улс өнгөрсөн онд аз жаргалын индексээр 150 орчим улсаас 75 дугаар байрт ирэмблэгджээ. Хавар намрын улиралд угаарын эрсдэл 30%-аар нэмэгддэг болохыг анхаарууллаа. Оройн төргийн үзэгчтэй цаг 7:10 Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Арга дарамтад үүссэн мөргөлдөөний үр нөлөө нь манайд шатхууны үнийн нэмэгдлээр мэдрэгдэж эхлэнэ. За эдийн засаг хөгжлийн яамнаас дизель түлшний үнийг дунджаар 300 төгрөгөөр эхний ээлжинд нэмэгдүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Харин АИ-92 шатхууны үнд ойрын 3 сарда өөрчлөлт орохгүй гэж мэдгдлээ. Үнийн өөрчлөлтийн нөлөөгөөр нийлүүлэлт доголдох эрсдэл байхгүй ч шатхууны хил үн 20%-аар нэмэгдэхэд инфляц 1%-аар өсөх тооцооллыг мөн танилцууллаа. Дайны нөхцөл байдал хязгаар намжих нь тодорхойгүй энэ үед ковид цар тахлын үед авч хэрэгжүүлсэнтэй адил онцгой нөхцөлд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөг яралтай боловсруулж маргааш засгийн газрын хуралдаанаар танилцуулгаар болжээ. Импортлогч аж ахуйн нэгжүүдээс өчигдөр дизель түвшний үнийг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргасан. Харин эдийн засаг хөгжлийн яамнаас 1000 төгрөг бус 300 төгрөгөөр эхний ээлжинд нэмэгдүүлэх талаар танилцууллаа. За өнөөдрийн байдлаар манай улс дизель түвшний 28 хоног, АИ-92 шатхууны 41, АИ-95 шатхууны 2 сарын нөөцтэй байна. За шатхууны үн нэмэгдэхээс өмнө нөөц бүрдүүлж амжсан учраас гадаад зах зээлийн өсөлтийн зөрүүг өнөөдөр байгаа хямд нөөцтэй нөлөөлтүүлэн зохицуулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм гэлээ. За харин АИ-92 шатхууны хувьд үн тогтворжуулах гэрээтэй учраа за 7 сарын хүртэл үнийн хувьд өөрчлөлт орохгүй гэж тайлбарлаж байна. Энэ 3 сарын хугацаанд үн тогтсон үн гэрээнээс 30-аас дээш хувь өсөөд байвал үнэ дахин тогтоод байгаа. Тэгэхээр 92 дээр үн тогтоох үйл явдал 6 сарын сүүлд 7 сарын 1-нд хэрвээ өсөлт твэр байвал үнийн өсөлт орох. Дизель 95.2 өснө. Өсөлтийг бид одоо байгаа нөөц дээр тулгуурлаад яаж эдийн засгийн баг дарамттайгаар гаргах вэ гэж. Яагаад гэвэл шатхуун манай хамгийн сул зэг шатхуунаас хамаарат үн өсөх, инфляц явах нөлөөлөл өндөр байгаа тул үе шат тэр нэмэлт болгон дээр. Шатхууны үн нэмэгдэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үн өсөж инфляцид өөрчлөлт орох нь зайлшгүй болчиход байна. За эдийн засгийн хөгжлийн яамны хийсэн тооцоололоор шатхууны хил үн 14%-аар өсөхөд за 350 төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ үед инфляц 1.7%-аар өснө. За харин 20%-аар өсөхөд шатхууны үн 503 төгрөгөөр нэмэгдэж инфляц 1%-аар өсөх тооцооллыг хийсэн байна. За тиймээс зарим импортын бараа бүтээгдэхүүний гайлын болон за нэмэгдсэн өртгийн албан дотроос төр чөлөөлөх хэрэгжиж эхлээгүй төсөл арга хэмжээг зогсоох тухай хуулийн төслийг танилцууллаа. Боловсролын салбарынхаа их усрыг эрүүл мэндийн салбар руу хийж эрүүл мэндийн нэг ковид авч гарсан байхгүй хүнс бус нөөцлөг ашигласан. Тэр үн шиг нөхцөл хүндрэхэд бид нар зарим салбарынхаа хөрөнгө оруулалт урсгал зарлыг хязгаарлаад дэмжих салбар руугаа хаях хурдтай ажиллах юм орон зай олж явна л гэсэн үг. За шаардлагатай гайл бол энэ нэмэгдсэн вертикалын татврын чөлөөлөх эрхүүд олж ав. Жишээл одоо эмийн татвар, шатхууны татвар, хүнсний тодорхой нэр төрлийн барааны ийм инфляц нөлөөлж байгаа, амжиргаа нөлөөлөх гол зардлуудаа яралтай унгаагаа зохицуулаа, дуусангууд нь нэмээд ийм хөдөлгөөнтэй хурдтай. Дэлхийн газрын засгийн зах зээлд нийлүүлэлтийн том шок хэдийнэ өссөн. За учир нь боловсруулах үйлдвэрүүдэд гэмтэл гарч за дахин сэргэхэд наандж 4-5 жилийн шаардлага үүсчихэд байгаа хэлээ. Үүнээс шалтгаалж олон улсад шатхууны хямрал хамгийн багадаа 4 сар үргэлжлэх төлөвтэй байна. За дээрэс нь мөргөлдөөний нөлөө бүгд найрамдах хятад ард улсын эдийн засагт өндөр байгаа. Энэ нь манай төлөвлөхөн ч дамжиггүй юм аа. За тиймээс төсөв санхүүгийн бодлогыг уян хатаг хэрэгжүүлэх хэрэгцээ орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулж улсын хурлд яралтай гормоор хэлцүүлнэ гэлээ. За харин шатхууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдаж эцсийн үнийн саналыг маргааш танилцуулах юм байна.
Олон улсын нөхцөл байдал даамжирвал манай улсын экспортод нөлөөлж болзошгүй гэж эдийн засагчид таамаглаж байна. За нэг талдаа Оросын албаны улсаас шатхууны хамааралтай, нөгөө талд экспортын гол түнш болсон бүгд найрамдах хятад ард улсад дайны нөлөө хамгийн их мэдрэгдэж байгаа үед нөхцөл байдал хаашаа ирэхийг тааж мэдэхгүй. Гагцхүү мөргөлдөөн удаан үргэлжилбэл урт хүршийн эдийн засгийн өсөлт саарах магадлалтай. Үр дүнд нь манай улсын нүүрсний экспорт буурах эрсдэлтэй гэж тайлбарллаа. Америкийн нэгдсэн улс Ираны хооронд өрнөж байгаа үйл явдалд олон улсын судлаач хэмжээчид олон таамаглалыг дэвшүүлж байна. За тухайлбал Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах хятад ард улсын хэрэглээг илүү өндөр үнэтэй болгох тактик явагдаж ээж болзошгүй гэж зарим судлаачид дүгнэж байгаа гэлээ. За ушин дайны нөлөөгөөр хятадын аж үйлдвэржилт удаашрах эрсдэлтэй. Тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь саарч дотоод эдийн засагт докторгүй байдал үүсэж болзошгүй. Энэ нөлөөлөл нь манай улсад шууд экспортын хэмжээгээр нөлөө үзүүлэх гэж олон улсын судлаач эдийн засагчид үзэж байна. Иранд жишээлбэл Иранаас хятад болохоор ихэнх одоо газрын тусаа авдаг байгаа, нефть авдаг байж байгаа. А нөгөө талаар бас юу байдгүй гэхээр Орос Иран болохоор нөгөө эндхийн далай руу гардаг гол судас, гол одоо байршлын чухал газар байхгүй Оросын хувьд нэгдүгээр дээр байгаа. Нэгдсэн улс хятадын энэхүү үнийг хэрэглээг илүү өндөр үнэтэй болгох одоо ийм одоо тактиктай байх юм бол мэдээж хятад улсад бол эдийн засгийн саармагчлалт явагдана. Тэрийг дагаад Монгол улсын бидний экспортлдог үндсэн гол бүтээгдэхүүн болох коксч нүүрсний худалдаа авалт багасах боломж бий байгаа. Тийм учраас ер нь бол шууд нөлөө гэхээс илүү дам нөлөөлөл байх нь. За тэр нь биднэрт яаж мэдрэгдэх юм гэхээр яг энэ эрчим хүчний салбар дээр биш, илүү бидний экспорт багасах талаас одоо Монголын одоо гаргаж байгаа нийт бараа бүтээгдэхүүний хэмжээ буурах асуудал бас яригдчих болно. Ойролт орнуудад үүссэн асуудал манайд шууд гэхээс илүү дам байдлаар нөлөөгөө аль хэдийн үзүүлж эхэлсэн. За шатхууны үнийн нэмэгдэл мөргөлдөөн үүснээс хойш нэг сарын дараа манай улсад хэлбэлзэж эхлэх гэж байна. Энэ нь зөвхөн Оросын албаны улсаар дамжиж ирсэн дам нөлөө. За харин мөргөлдөөний үр дүнд хятадын дотоодын эдийн засгийг савлаж эхэлвэл урд хөршөөс давхар дам нөлөө манайд ирнэ. Энэ удаа экспортын бит хэмжээ буурах эрсдлийг дагуулж магадгүй харагдаж байна. Баярмаа нарын гишүүд харбины гэрээг хянан шалгах төр хороо байгуулах гэж намаржин хөөцөлдсөн ч чадаагүй. За харин улсын хурлын гишүүн Намтай Баяр өнөөдөр гашуун сухад төмөр замын асуудлаар хянан шалгах төр хороо байгуулахар болсон мэдээллээ. За ингэснээр олон жил гатсан мухар төмөр зам за үүнийг нь гүйцээх гэж хийгдсэн харбины гэрээг хянан шалгах 2 төр хороо нэгэн зэрэг байгуулагдаж магадгүй байна. Нүүрсний сонсголыг удирдах байсан Их2 гишүүн холбогдох материалыг нягтар шалгаж үзээд асуудал байна гэдгийг тодорхойлоод шинжээчийн дүгнэлт төр үндэслээд холбогдох хууль хяналтын байгууллагад хүргүүлж ирсэн байна. Гэхдээ өнөөдрийн хүртэл энэ хүрээнд авагдсан арга хэмжээ ердөөс алга. Гашуун сухад төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой энийг гүйцэтгэсэн 2 аж ахуй нэгж хоорондын тойрон хүрээлэл донд асар том авилгал хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудал байгаа нь бол дамжиггүй юм байна. За тэр үүднээс улсын хурлын холбогдох хууль заалт хэн шалгах төр хороо байгуулах эрх зүйн зохицуултыг үндэслэл болгоод миний бие энэ асуудлыг дахин нягталж шалгах хэрэгтэй юм байна гэж үзэж тогтоолын төсөл болон түүнийг дагалдах танилцуулга үзэл баримтлалыг боловсруулаад байгаагаа та бүхэнд бас мэдээлье. Өнөөдөр Тэнгэрлэгзийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөр студиэс шууд хүрч байна.
За манай улс аз жаргалын индексээр сүүлийн 5 жил дунджаас доогуур буюу 75-аас 81-р байрт ирэмблэгдэж байгаа юм а. Аз жаргалын индексийг тооцохдоо тухайн улсын иргэдийн амьдралыг 1-ээс 10 хүртэлх оноогоор үнэлэн дүгнэдэг. Үүнд манай улс 2025 онд 5.9 оног авснаар 144 улсаас 75 дугаарт ирэмблэгдэжээ. За энэхүү индексийг иргэдийн орлого, насжилт, эрүүл мэнд, авилга, сонголтын эрх чөлөө зэрэг хүчин зүйлсээс харгалзсан дүгнэдэг. Энэ удаад тэгш бус байдал болон сонголт хийх эрх чөлөөний үзүүлэлтүүд манай улсын аз жаргалын индексийг хамгийн ихээр доош татжээ. Залуучууд эх орондоо аз жаргалтай амьдрах боломжгүй гэж дүгнэж байна. Тухайлбал тэд биедан амьдрахад орлогынхоо 70%-ийг орон сууц түрээслэхэд зарцуулж, үлдснээр нь хоол хүнс зээл төлбөрөө төлж, дараагийн цалин хүртлээр арайхийн амьдарч байгаагаа учирлаж байна. Үүнээс үүдэж залуус ирээдүйдээ итгэх итгэлгүй санхүүгийн дарамтад орсоор байгаагаа илэрхийлж байна. Үүнээс гадна манай улсад боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүйгээс гадна төрийн албадын хүн суртал өндөр учир хүндрэлтэй байдаг гэлээ. Мөн сүүлийн үед нийгэмд сенсац дагуулж буй хэрэгүүдийг хууль шүүхийн байгууллага шударга бус шийдвэрлэж байгаа нь залуу үеийнхний нийгэмдээ итгэх итгэлийг улам алдагдуулж байна гэдгийг тэд онцоллоо. Яг шудраг бус байж чадахгүй гэж бодно. Их тэгш байж чадахгүй яг ингээд адилхан хичээгээд адилхан байлаа гэд яг нэг үр дүнд хүрч чадахгүй байд. Ийм амар хэрэгүүд гарч яхад ерөөсөө тэрэн дээр нь ерөөсөө ялын оноорт болохгүй гэх юм уу. Зүгээр яг ингээд тэдэнд өргөөр торгоод ч юм уу эсвэл зүгээр хилээ өрийг тавьж маа зүгээр яг тэгэл өнгөрч байгаад нь зүгээр миний ингээ бухимдал өрдөг яг. Нийгмийнхээ хувьд болохоор ер нь жоохон хэцүү санагддаг. Яг тэгвэл нийгэм ихэнх нь ерөнхийдөө стресстэй, тэгэл ерөнхийдөө асуудалтай, уур бухимдалтай тэрийг нэгэндээ гаргадаг. Тэр л амар стресстэй. Тэгээ яг юунаас болоод байгаа юм яг нийгмийн байдал, эдийн засгийн байдлаас их хамаардаг баг. 5 хүн тутмын 3 амьдралдаа сэтгэл дундуур байна. Тодруулбал эрхэлж буй ажил, орлого, амьдарч буй орчиндоо сэтгэл дундуур байна. Түгэрж зогсохгүй, төлж буй татврынхаа үр шимийг хүртэж чадахгүй, нийгмийн баталгаа болон хамгаалалт сул байгааг шүүмжилсээр байна. Манай улсын эдийн засаг, нийгэм улс төрийн тогтворгүй байдал нь иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг өдрөөс өдөрт бууруулж байгааг сэтгэл зүйч хэллээ. Ганцхан үзүүлэлтээр бид нар аж аргалыг хэмжихгүй байгаа олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа учраас энэ нь өөрөө тэр нөгөө нийгмийн хувьд ерөөсөө иргэдийн сайн сайхан амьдрах боломж нөхцөл хэр бүрдсэн байна гэдэг дээр нь тулгуурлаж дүгнж байгаа. Манай улсын хувьд бол энэ бас хангалттай бүрдэг байна гэдэг ийм л дүгнэлт. Иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл сул байгаа аз жаргалын индекс буурахад шууд нөлөөлдөг. Сүүлийн 5 жил манай улсын аз жаргалын индекс дөрвтэй сайжрахгүй байгаа нь нийгэм эдийн засгийн байдал ямар түвшинд байгааг илтгэсээр байна. Япон улсын хүүхдийн эвэг сан, Япон улсын төрийн бас байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжийн хөтөлбөр манай улсад 2 дахь жилдээ хэрэгжих гэж байна. За тодорхойлбол тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихийн төсөл өнгөрсөн жил Улаанбаатар хотын 3 дүрэг 2 аймагт хэрэгжижээ. За харин өнөөдөр энэхүү төслийг 2027 оны 3 дугаар сар хүртэл сунгах гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөл өнгөрсөн 1 жилийн хугацаанд Баян зүрх сонгон хайрхан Чингэлтэй дүүрэг, за Баян хонгор Сэлэнг аймагуудад хэрэгжсэн. Энэ хүрээнд эрүүл мэндийн төв болон цэцэрлэгүүдэд бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, тэдэнд шаардлагатай орчныг бүрдүүлэх, багш ажилчид эцэг эхчүүдийг чадахжуулах чиглэлээр хэрэгжсэн гэлээ. Харин 2 дахь жилийн хувьд орон нутагт төрийн үйлчилгээ хүргэж буй эрүүл мэндийн төв цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж хөрөнгө оруулах юм байна. За энэхүү төслийн нийт санхүүжилт 664,555 $. байна. Би өөрөө өнгөрсөн жил дүүргүүдийн өрхийн эмнэлэг болон цэцэрлэгүүдээр зочилж асуудлуудтай танилцсан байгаа. Эхний ээлжинд Улаанбаатар хотын 3 дүүрэг, 2 аймаг гээд нийтдээ 5 газарт үйлчилгээг нь тэгш хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн ажлуудыг хийж байгаа. Уг төсөл ийхүү орон нутагт үргэлжлэн хэрэгжихээр болж байна. Манай төсөл бол одоо ингээ 2 дахь жилдээ ороод түрүүчээс үр дүн гарч эхэлж байна. За манай эцэг эхчүүд яадаг вэхээр нөгөө хүүхэд нь ямар нэгэн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдэхгүй явсаар байгаа нэлээд юм оройтсон онцлуулдаг ийм асуудал гардаг. Одоо ингээ яриа яваад гэхдээ манай хүүхэд одоо ингээ хилд орохгүй байна, хөлд орохгүй гэж яваад байдаг. Яг үндэ энэ бол тодорхой хэмжээний юм хөгжлийн бэрхшээлийн асуудал байдаг. Тэгэхээр иймэрхүү төрлийн бэрхшээлүүдийг манай төсөл одоо энэ орон нутгийн өрхийн эмнэлэг, за тэгээд цэцэрлэгүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн салбар комисс гэж байдаг. Энэ одоо байгууллагуудтай хамтран ажиллаж одоо энэ хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг аль болох багад нь таних
одоо барьж авах ийм одоо ур чадварыг гэдэг юм одоо мэдлэг мэдээллийг орон нутгийн хүмүүст өгж байгаа ийм төсөл байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай улсад хэрэгжсэн энэхүү төслийн үр дүнд тоног төхөөрөмжөөр хангах, хүүхэд хөгжлийн танхим тохижуулах, шатны налууг засах, янзлах зэрэг ажлуудыг хийсэн гэлээ. Монгол Улсын үндсэн хуулинд хүүхэд бүртгэгч хүртээмжтэй боловсрал эзэмших эрхтэй гэж заасан байдаг. Гэсэн ч Улаанбаатар хотод суралцаж байгаа хүүхэд, хөдөө орон нутагт суралцаж байгаа хүүхэд, за тэр бүхэл улсын сургууль, хувийн сургууль гэдгээрээ хүртэл ялгаатай байдаг юм аа. За боловсрал бол нийгмийн олон асуудлаас гарах гарц. Харамсалтай нь манай улсад хичээл зүтгэл гаргаад ч чанартай боловсрал эзэмшиж чадахгүй байгаа нь нууц биш. Ийм тэгш бус байдал за өөрөө хүүхдүүдийг ялгаатай байдалд өсөж тойрных нөхцөл болчиход байна. Жишээлбэл хувийн сургууль болон улсын сургуульд аль алинд нь суралцаж буй хүүхдүүд хоорондоо хэр ялгаатай байдгийг ийм хуваалцлаа. Би өчигдөр нөгөө хувийн сургуульд сурж байгаа сахинаас ирсэн байхгүй юу. Яг уу сурж байгаа орчин маш аль өөр тэр хүүхдтэйгээ багтай байдаг болохоор арай нөгөө багш нар нь хүүхдтэйгээ тулж ажиллах арай боломжтой байдаг. Тэгээд яг уу улсын сургуулийн нэг сайн тал нь гэвэл айгүй олон хүүхдүүдтэй найзалдаг, айгүй олон нөгөө олон сонирхлын өөртөө олон сонирхолтой хүүхдүүдтэй найзалж болдог. Тэгээд айгүй хүрээлэл их сайтай. Тэгээд хувийн сургууль болохоор юу тэр сайн баха орчин айгүй дайжгүй санагдав. Багш нар тэгээд сургуулийнх нь орчин нь өөр. Тэгээд хувийн сургууль гэхээр нэг сурж байгаа хүүхдүүд нь өөр, тэгээд улсын сургууль сурж байгаа хүүхдүүд нь өөр болохоор ер нь аль талтай өөр. Хөтөлбөр өдрөөр ялгаа өгдөг л одоо жишээ нь манай улсын сургуулиуд цөм хөтөлбөртэй тэд нэр өөрсдийн Кембриж дэвшээ, Кембриж AS гэдэг юм байдаг юм шиг. Харин улсын сургууль багшилдаг багшийн хувьд хүүхэд ихтэй анги танхимыг хүрэлцээ юм уу? Маш их ачаалттай байдгаас хүүхэд өөрөө идэвхийлэн хичээлд оролцохгүй бол тэр бүр тулж ажиллаж чаддаггүй гэдгийг хэлж байгаа юм а. Харин хувийн сургууль багшилдаг багшийн хувьд хүүхдийн тоо цөөн, үүнээс гадна ажиллах орчин нөхцөлч төсөөр мөн бүх хүүхэдтэйгээ тулж ажиллах цаг хангалттай гардаг гэлээ. Улсын сургууль болохоор яг хүүхэд ихтэй болохоор яг хүүхэд болгоно тулж харьцах боломж байхгүй. Яг одоо урдуур сууж байгаа хичээлд өөрсдөө идэвхтэй оролцож байгаа хүүхдүүд нь хичээлдээ хамрагдаад хойш сууж байгаа хүүхдүүд нь хоцогдох тийм магадaltaй байдаг. Тэгээ цалин мөнгөний өвч гэсэн нь бол бага. Улсын сургуулийн хувьд бол яг орчин бол хувийн сургуулийн бодол жоохон муу байдаг. Тэгээд хувийн сургуулиуд болохоор сургалтын хувьд улсын сургуулийг бодвол илүү хүүхдүүдтэйгээ тулж ажилтдаг юм болов гэж харсан. Улсын сургууль болохоор миний хувьд ингээд ерөнхийд нь ингээд чиглэл өгөө явдаг бол манай сургууль ч юм уу тэгээд хувийн сургуулиуд болохоор яг юм хүүхдүүдтэйгээ тулж ажилтдаг юм шиг санагдсан. Ийхүү суралцах орчин багшийн ачаалал анги дүүргэлт зэргээс шалтгаалan улсын болон хувийн сургуулиудын сургалтын чанарт ялгаа гарч байгаа нь харагдаж байна. Боловсролын чанар хүртээмж гэдэг бол дан ганц боловсролын салбарын анхаарах асуудал биш. За нэг жишээ дурдахад Япон улс тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлж чадсан жишг улс орнуудын тоонд багтдаг. За улсын болон хувийн сургуулиудын сургалтын чанарыг жиг түвшинд барих бодлого хэрэгжүүлдэг байна. За чанарын хувьд онц ялгаа гардаггүй учраас эцэг эхчүүд ч хүүхдүүдэд заавал хувийн сургууль сургана гэх ойлголт харьцангуй бага байна. Японы улсынч бай, хувийнч бай ямар ч боловсролын байгууллага хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй боловсрол олгохоор ажилладаг. Дан ганц боловсролын салбарч биш, эрүүл мэндийн салбарт ч мөн хүртээмжтэй байлгах зохицуулт хийсэн байдаг. Түүхийн хувьд Япон улс маш олон сорилтуудтай тулгарч ирсэн ч тухай бүрд нь энэ асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэж тохируулж ирсэн байдаг. Тиймээс энэ туршлагаараа боловсролын салбартаач ээлтэй зохицуулт хийдэг. Боловсролын салбар дахь тэгш бус байдал нь нэг удаагийн шийдэл хууль журмаар арилгахгүй. Харин урт хугацааны бодлого шаардлагатайг олон улсын жишээнээс харж болохоор байна. За хүүхэд бүр хаана ямар сургууль суралцаж байгаагаас үл хамааран ижил түвшний чанартай боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх нь энэ нийгмийн хамгийн том сорилт болоод байна.
Одоогоос 3 жилийн өмнө Сэлб гол уярлаж ойр орчмын айл өрх аж ахуйн нэгжүүд 37 тэрбум төгрөгийн хохирол амссан. Тухайн үед хийсэн тооцоололоор ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-аас 7 дахин их хэмжээний үер буух магадлалтай гэж мэргэжилтнүүд үзсэн. Тиймээс энэ байршилд 1.4 км урт Түшиц хаан бүхий үерийн байгууламжийг барьж эхэлсэн. 2 жилийн үрийг үзэж байгаа энэ үерийн далангийн ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг бид тодрууллаа. Тус үерийн байгууламжийн ажлыг Бэлгүү Монгол Construction гүйцэтгэж байгаа бөгөөд энэ онд дуусах хар гэрээ байгуулжээ. Үерийн байгууламжийн Түшиц хааны бетонын хийцийн ажил хийгдэж дууссан бол голын голдрлын бэхэлгээний ажил 90% явагдаж байгааг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба мэдээллээ. Харин явган зам ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил улирлын чанартай хийгдэж байгаа учраас 40% явцтайгаар зогссон байсныг эх сараас үргэлжлүүлэн хийж эхлэхээр төлөвлөжээ. Ингээд энэхүү бүтээн байгуулалтын ажил энэ оны 6 дугаар сарын 20 гэхэд бүрэн дууссан гэдгийг холбогдох албанаас хэллээ. Бидний хувьд яг зөв өнгөрсөн 25 оны 8 сард бол ямар ч байсан Түшиц хааны бетон хийц ажлыг дуусгах гэж асуудлыг бол тухайн Бэлгүү Монгол Construction компанид бол хэлж хаж явж үндсэн бетон хийц ажлыг оруулсан. За яг хөө ажил мөн адилхан гэрээний хугацаа 2026 оны 7 сарын 15-нд дуусах төлөвтэй ажиллаж байгаа. За ингэснээр үндсэндээ явган зам болон хүний одоо явган зам, дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг тохиолтын ажил нь бол энэ одоо Сила групп бол төлөвлөрийн дагуу гүйцэтгэх ажил одоо энэ 4 сарын 1-ээс эхлээд явна. Түшиц хаан болон бэхэлгээний ажлыг шөнийн цагаар хийж гүйцэтгэсэн учраас хэтэрхий удаан хугацаанд үргэлжилсэн гэдгийг тэд хэллээ. Тохижилтын ажлыг яаравчлан 3 сарын хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байна гэлээ. Хавар намрын улиралд иргэдийн угаартах эрсдэл нэмэгддэг болохыг холбогдох албаныхан харуулж байна. За тухайлбал өчигдрөл гэхэд түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд 1548 угаарын дуудлага бүртгэгджээ. Тиймээс цаг агаар дулаасрсан ч гэсэн галгаанд анхаарч угаартахаас сэргийлэхийг анхаарууллаа. Хавар болон намрын улиралд угаарын эрсдэл 30%-аар нэмэгддэг байна. Тухайлбал гадаад дотоод орчны температурын зөрүү багасаж, пишингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Үүнээс гадна галлахаа багасаж буйтай холбоотой дулаанаа хадгалах гэж яндангаа буулгаад өрхөө татаж угаартах тохиолдлууд гардаг байна. Мөн сайлдвар болон галынхаа үүдийг хаахгүй орхих зэргээс шалтгаалan угаарын хийд хорддог гэлээ. Угаарын мэдээлэл ирэхэд тухайн өрхийн бүртгэлтэй утасны дугаар дуудлага авах боломжгүй байгаа нь иргэдийн амь насаа алдах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг холбогдох албаныхан сануулж байна. Угаар мэдрэгч төхөөрөмж бас тогтмол хэвийн ажил болмаар байгаа. Тэгэхгүй бол бас нөгөө угаар мэдрэгч төхөөрөмж өөрсдөө унтраагаад идэг бас тохиолдлууд зөндөө гардаг. За үүнээс гадна одоо яндан зуухныхаа битүүмжийг сайтар шалгах хэрэгтэй. Дээрээс нь одоо яндангаас тогтмол хөөлж хэвшээрэй гэж хэлмээр байгаа. За одоо зөвхөн одоо төршний угаар биш. Одоо манай угаар мэдрэгч төхөөрөмжнөөс нөгөө одоо цахилгааны ямар нэгэн масснаас үүссэн угаарыг бас илэрч одоо мэдэрч хяналтын төврөө бас дуудлага мэдээлэл ирдэг байгаа. Тийм болохоор одоо иргэд маань өөрсдөө гэртээ байхгүй гэсэндээ бүртгэлтэй утасны дугаараа тогтмол нээлттэй байлгаад төхөөрөмжөөр хэвийн ажиллуулсан тохиолдолд хэрвээ ямар нэгэн байдлаар галт төмрийн эрсдэл үүслээ гэх юм бол манайхаас бас дуудлага очдог байгаа. Ханан бишин болон яндангаа хөөлөх боломжгүй айл өрхүүд угаартахаас сэргийлж түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж янзлуулах боломжтой гэдгийг тэд хэллээ. Түүнчлэн хоногт бүртгэгдэж буй 1000 гаруй дуудлагын 60% нь иргэдийн болгоомжгүй буруутай үйлдэлээс шалтгаалсан эрсдэлтэй дуудлага байгааг анхаарууллаа. Цар тахлаас хойш хүнсний хангамжийг дотооддоо бүрэн бэлтгэхгүй бол алстаа хомсдолд орох эрсдэлтэй гэдгийг анзаарч энэ чиглэлд анхаарал хандуулах болсон. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа уур амьсгалын өөрчлөлт хийгээд дайны нөхцөл байдал нь газар тариалангийн салбарт шин сорилтуудыг дагуулж байгаа юм. Иймд газар тариалангийн салбар дах тулгамдсан асуудлыг тодорхойлох, хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэх зөвлөмжийг боловсруулах зорилготой хэлэлцүүлгийг өнөөдөр өрнүүллээ. Сүүлийн жилүүдэд экосистем болоод хөрсний үржил шим эрс доройтож, ургамлын сортууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох аргагүй болж, хортон шавжийн тархалт эрчимчгэд хүрчээ. Энэ нь манай улсын хүнсний хангамж хийгээд хүнсний аюулгүй байдлын өмнө тулгарч байгаа гол эрсдэл болсон байна.
үр тариа буутай төмс зэрэг стратегийн таримтлууд болон за төмс хүнсний ногоо болон сүүлийн үед одоо шинээр хэрэгжүүлж байгаа тосны таримтлуудад маань одоо ургамлын төрөлцсөн хортон өвчин нэлээд гарч байгаа ургацыг бараг тогтмол 10-аас 40% бууруулж ийн гэсэн юм дүн байгаа. За ургамал хамгааллын арга хэмжээ, ургамал хамгаалах технологиг мөрдөөгүйгээс болоод ургацаа бид нар 100% алдах юм тохиолдлууд бас гарсаар байна. Төрөөс бодлогын гэдэг юм одоо биологийн бэлтгэмжийн үйлдвэр байгуулахын зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа. Монгол улс үртэрэ төмөс, улаан луван, байцаа, манжин зэргийн үнд сүрт хүнсний ногооны хэрэгцээг бол дотоодынхаа үйлдвэрлэлээр 100% одоо хангаж байна. Одоо өгөрцөөч гэдэг юм уу те, шинжүүч гэдэг юм уу. Ийм нарийн ногооны одоо үйлдвэр ногооны хэрэгцээг бол дотооддоо 60% хангаж байна гэсэн ийм мэдээлэл өгч байна. Одоо малчид маань ч гэсэн таримлт хижээл тариалж ашиглах нь одоо илүү зөв юм байна. Үүний сацуу газар тариалангийн салбарт нэвтэрж байгаа шинэ технологи тоног төхөөрөмжүүдийг нутагшуулах, хэрэглээнд ойртуулах ажлыг ухтсан судалгааны үйл явцыг эрчимжүүлэх учиртайг салбарын төлөөллүүд хэллээ. Зайн тандан судалгаагаар хөрсний одоо үржилсэн чийг одоо за тэгэл ургамлын ургалтын явц хугацаа ургац те энийг одоо тогтоох тэрийг ашиглаад тоон их одоо те дата дээр ажиллаж технологийн шийдлүүдийг гаргадаг. За мөн одоо технологийн үр ашгийг дээшлүүлэхин тулд дрон ашиглах ч юм уу те гэх мэт ингээд робот ашиглах ч юм уу бас ийм технологийн шийдлүүд рүү явах ийм хэрэгцээ шаардлага бий. Монгол орон эрсдэл суур амьсгалтай учир газар тариалан эрхлэхэд амаргүй байдаг. Иймд тус салбарт идэвхтэй ажиллаж хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгчдийг судалгаанд суурилсан зөвлөмжөөр хангах нь алстаа улс орны хөгжилд чухал дэмжлэг болохыг өнөөдрийн зөвлөгөөнд оролцогчид онцлон хэллээ. Манай улс үйлдвэрлэгч орн болох хэтийн амбицтай. Үүнийг газар тариалангийн салбараас эхлүүлэхээр зорж байна. Хэрэгцээ амжилттай болвол бид өдөр тутамдаа аюулгүй хүнс хэрэглэх, гадаадын улс орнуудаас эдийн засгийн хувьд хараат бус болох, хүнсний хангамжтай санаа зовхгүй байх том үүд хаалга нээгдэх юм а. Монгол Улсын ерөнхийлөгч Хөрсөх Увс аймагт ажиллаа. За энэ үеэрээ Тус аймгийн иргэдтэй уулзаж бодлого үйл ажиллагааныхаа хэрэгжилт санаачилсан хөтөлбөр за мөн улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. Тус аймгийн хувьд хөдөө аж ахуй аялал жуулчлал хил орчмын худалдаа сэргээгдэх эрчим хүчний салбараа улам хөгжүүлэхийн тулд төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд төлхөө анхаарч байгаагаа энэ үеэр тодтголоо. За цаашид эдийн засгаа төрөлжүүлэх мал аж ахуй боловсруулах үйлдвэрлэл аялал жуулчлалын салбараа хөгжүүлж иргэдийн орлого амжиргааг дээшлүүлнэ гэдгээж засаг дарга онцоллоо. Түүнчлэн ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг төлбөрийн хүрээнд 21 улсад 1055 оюутан суралцж байгаагийн 40 гаруй нь Увс аймгийнх юм. Тэдний нэг болох Дээшин Баяр энэтхэг улсад мэдээллийн технологийн чиглэлээр суралцж төгсөөд одоо аймгийнхаа эрүүл мэндийн газарт мэргэжлээрээ ажиллаж байна. Миний хувьд гэх юм бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг төлбөрийн анхны хэсэг зам нь анхны төгсөгчдийн нэг байгаа. За бүгд найрамдах энэтхэг улсын Пунджаб мужид дахь Lovely Professional University-д компьютерийн хэрэглээ тэр дундаа дата анализ чиглэлээр сурч төгсөөд тэр дэсэн Увс аймагтаа ирээд эрүүл мэндийн газараа ажиллаж байгаа. Энэхүү тэтгэлэг төлбөрт хамрагдсанаар одоо зөвхөн одоо мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зогсохгүй олон улсын оюутан залуустай тоо нийлүүлэн суралцаж өөр соёл бас үзэл бодлыг ингээд ойлгох, хүндэтгэх за минь хувь хүний хувьд илүү бие даасан хариуцлагатай нэгэн болж чадсан. Ерөнхийлөгч ард иргэдтэй уулзах үеэрээ улсын хурлын гишүүнийг игүүлэн татахтай холбоотой хуулийн төслөө танилцууллаа. За цаашид улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын ажилтан, албан хаагчид ёс зүйг эрхэмлэн цахилга хариуцлагатай байж иргэдэд нээлттэй ил тод түргэн шуурхаа үйлчлэх нь чухал байгааг иргэд онцоллоо. Улсын их хурлын гишүүд хариуцлага тооцох, эргүүлэн татах хуулийг би иргэн хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Яагаад гэвэл би одоо өөр аймгийн хурлын төлөөлөгч, аймгийн хурлын төлөөлөгч яадаг гэхээр ямар нэгэн хэрэгээр шүүхээр таслан шийдэгдсэн тохиолдолд бүрний эрх нь шууд туслагддаг. Тэгэхээр иргэдийн төлөөлөл анхан дунд шатанда юм хариуцлагатай байхад бидний амьдралыг шийддэг, хэдэн жилийн төлөвлөгөө, хууль баталдаг, хувь заяаг шийддэг энэ 126 гишүүд ямар ч хариуцлага хүлээх тогтолцоо байхгүй нөөрэ шудраг ёсыг одоо уландаа гიშгсэн үзэгдэл гэж бодож байгаа. Тэгэхээр дээрээч тэр, доорооч тэр энэ хариуцлага хүлээдэг систем
нэг жигд байя. Одоо манай төрийн эрх барих, хууль тогтоох, хууль жирмийг одоо хэрэгжүүлэх энэ их хурлын гишүүдүүд ихтэн одоо Монгол төрийн одоо том дархлаа байх ёстой. Энэ төрийн албаны хууль бол одоо Монгол төрийн одоо энэ ёс зүйг одоо сахин хамгаалдаг юм усуул байвал одоо сонгож болсон бол хариу эргүүлээд татаж одоо нөгөө хөрлийн гишүүнээс одоо боловлох дараагийн одоо энэ төрийн шалгуурыг давсан ийм хүмүүсийг л сонгож одоо ард түмний төлөөлөл болох зүйтэй гэсэн санал дээр иргэн нэгдэл дэмжиж байна гэсэн тийм байна. Улс аймгийн 140 орчим аж ахуйн нэгж хүнсний хувьсгалын хүрээнд хөнгөлөлттэй урт хугацаатай зээлд хамрагдаж хүчин чадлаа нэмж тоног хөрөмжөө сайжруулах орон нутгийн иргэдийг ажлын байраар хангажээ. Өнхөрч нарийн баамны үйлдвэр маань 2023 онд Монгол Улсын ерөнхийлөгч хүрсэхийн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөөнөөс одоо 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг авснаар одоо миний энэ зогсож байгаа үйлдвэрийн байрыг шинээр одоо барьж ашиглалтанд оруулаад тоног хөрөмжөөр 100% шинжилсэн. Хуучин үйлдвэрөөсөө бид нар нэг ширхэг лист наашаа авч орж ирээгүй. Тэгэхээр энэ зээлийн хүрээнд 800 сая төгрөгийн зээл дээр бид нар өөрсдийн хөрөнгө оруулалт 300 гаруй сая төгрөг буюу тэрбум 100 гаруй сая төгрөгөөр одоо энэ бүтээн байгуулалтыг хийсэн байгаа. Манай компанийн хувьд бол 2023 онд хүнсний хувьсгалаас зээл аваад одоо компанийхаа цэцэрлэгний цэг дээр өргөтгөл хийн ажиллаж байна. Тэгээд борлуулалт маань нэлээд нэмэгдсэн байгаа. Та бид экспортод одоо бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд бид нар бол үйлдвэрийн шугамудаа бол автоматжуулах, үйлдвэрийн байраад дахин илүү өргөтгөл хийх, хүнсний хувьсгалынхаа одоо зээлд дахин хамрагдах одоо төлөвлөгөөтэй ажлынхаа төлөвлөгөөнүүдийг гаргаад явж байна. Улс аймаг бүтээн байгуулалтын хүрээнд 1-р сургууль нэгдсэн эмнэлэг, төв цэвэрлэх байгууламжаа өргөтгөж, баруун бүсийн босоод тэнхлэгийн авто зам, увс нуур, улаан гом, баруун тойрогын хатуу хүчилтэй авто замаа шинжилсэн байна. За увс ховд аймаг чиглэлийн 163 км авто замын бүтээн байгуулалт эхэлсэн. За цаашаад аймгийн төвийг 6 сумтай холбосон 164 км, мөн улаан гом, хандгаатын замаас сагил сум чиглэлийн хатуу хүчилтэй авто зам, үртээрээ хатгалах, агуулах, бүх мөрөн өндөр хангаа сумын сургуулийн барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөр бизнес орчин болонгаар хөрвүүлжилж байна. За өнгөрсөн онд манай улс 85 мянган тонн мах экспортлсон нь өмнөх оноос 20% нэмэгдсэн үзүүлэлт болсон. За цаашлаад жилд 170-аас 200 мянган тонн мах экспортлох боломжтой гэж тооцоолсон. Гэхдээ малчид малынхаа чанарт бус тоонд анхаарч үржүүлж байгаа нь махны чанар нь олон улсын стандартад нийцэхгүй байх шалтгаан болж байна. Бэлчээрийн мал, шүлхий, мялзан, хоньны цэцэг гэх мэт өвчнөд нэрвэгдэх нь өндөр байдаг. Гэтэл манай улсын 58 сая толгой малын 80% нь вакцинжуулалтанд хамрагдаагүй байгаа юм а. Түүнчлэн малын амьдын жим баг өөх ихтэй байдаг нь олон улсын стандартын шаардлага хангахгүй байх шалтгаан болж байгаа юм. Энэ мэт асуудал махны экспорт төдийгүй дотоодын борлуулалт, эрүүл ахуйн олон асуудлыг дагуулдаг тухай салбарын төлөөлөл хэллээ. Манайх Хүчүү агро гэж Цэлэнг аймгийн Алтан болд гэсэн үйл ажиллагаа явуулдаг махны хөр яаж байгаа юм. Ер нь бол Монгол малын Монгол хүрийн ашиг шимийг сайжруулах зорилготой одоо хүрийг үржүүлж үржүүлж өсгөөд тэндээс одоо сайн чанарын мах бэлтгэх гэсэн юм зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр манай үйлдвэрлэлийн процесс гэвэл одоо хүр үржүүлэх тэгээд дараа нь бол яг үг гэхээр тодорхой хэмжээнд бордо сайжруулах тэгээд дэрэгдээ бол бага хэмжээний махны одоо мал төхөөрөх үйлдвэртэй ингээд Улаанбаатарт бол махаа өөрийн нэрийн дэлгүүрээр борлуулдаг.
Инхээр энэ нь бол яаж юм вэхээр бид нар бүрэн хяналттай мөшгөх системтэй одоо баталгаатай махыг зах зээлд хүмүүст одоо нийлүүлэх ийм зорилготойгоор ажилладаг. Баталгаатай хүнсний тухай ярихад бол малын үйлдвэргээ нэг малаас авах ашиг шимийн тухай бол зайлшгүй орж ирнэ. Дээрээс нь бол хөдөө аж ахуй тэр тусмаа мал аж ахуй үйлдвэрлэлээс бол одоо бизнесийн байгууллага ашигтай ажлыг гэвэл нэг малаас авах ашиг шимийн тухай бол зайлшгүй ярина. Мөн тухайн малыг одоо бардад тижээх тухай буюу эдс тижээлийн тухай бол зайлшгүй ярих хэрэгтэй болж байна. Харцангуй хүмүүс ярьж байна, тийм ээ. Тэгэхээр энэ талаараа нөгөө талаас эдийн засгийн хувьд ч болоод махны чанар одоо хэрэглэгчд очиж байгаа махны чанарын хувьд ч гэсэн ариун ахуйн хувьд ч гэсэн маш том давуу талтай. Яг гэвэл 100% хяналттай мах гэдэг махыг бий болгож ийн гэдэг бол маш их өргөн хүрээний процесс бөгөөд хүн бүхний хүсэж байгаа тэр бүтээгдэхүүн шүү дээ. Өнөөдрийн судалгаан дээр ч гэсэн яригдчихэж штэ. Монгол одоо мал нь ингээд давжаа байна тий. Ийм байгаа болохоор өөх ихтэй мах байхтай байгаа болохоор худалдагч талд бас гологдох гэдэг байна уу да. Тий ийм үнцэг ажиглагдчих штэ гэдэг ингээд сая тэр судалгааны үр дүнгээр ярьж штэ. Тэгэхээр ерөөсөө л энэ бас нэг талдаа худалдаа авагч талын шаардлага гэж байгаа штэ. Тийм ээ монголчуудаас бусад одоо зөвхөн энгийн логикоор бодоход монголчуудаас бусад улс орны хүмүүс бол өөх багтай мах. Гэхдээ өөх багтай чанар сайтай махыг авахыг хүсэж байгаа. Энэ өөх багтай чанар сайтай мах бол угаасаа олон улсынхаа стандартаар тодорхойлогдсон байдаг байхгүй юу? Одоо манайх бол хараахан экспорт одоо хийхгүй байгаа ч хэлээсэн экспортын чиг баримжаатай тэмүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр биднэрт одоо тулгамдж байгаа гол асуудал бол өртгийн асуудал байдаг байхгүй. Одоо ингээд харж яхад Вьетнамын зах зээлд одоо очих махны дээд өртөг $5 байх ёстой гэд ингээд сая ярьж ин л да. Тэрнээс дотгош үнээр л бид нар гарахгүй бол $5-оос дээшээ бол сонирхгүй гэд ийм үн ярьж байхад өнгөрсөн намар өвөл Монголын зах зээл дээр ямааны мах одоо 20,000 төгрөгт хүрсэн байхгүй юу? 20,000 төгрөгийн ойролцоогоор $5 байгаа гэж би бодож байна. За тэгээд энэ үн үртгийг яаж хямд байлгаад бид нар экспорт хийх үү гэдэг нэг асуудал байна. Дээрээс нь чанар стандартын асуудал шууд л гарч ирдэг. Тэ эрүүл малаас бэлтгэгдсэн эрүүл одоо махуу гэдэг асуулт гайл одоо худалдаа авахч байгууллага дээр бол хамгийн нэг номерын асуудал. Тэгэхээр энэнд бол бид нар мөшгөх тогтолцоогоор бол хариулж чадахгүй байгаа. Тийм ээ малын эрүүл мэндийн асуудал нотогдохгүй байгаагаас болоод бид нар экспорт дандаа авахарч байгаа. Манайх бол хараахан экспорт хийгээгүй байна. Бид нар экспортын чиг баримжаатаагаар махны үхрийн аж ахуйг хөгжүүлж байгаа. Одоогор бол дотоодын зах зээлдээ бол мах нийлүүлж байна. Экспортыг бол эрчимтэй судалж байгаа. Гэхдээ бас биднэрт баталгаажуулалтын асуудлууд байгаа. Дээрээс нь тоо хэмжээний асуудал байна. Бид нар бол өөрсдөө үхрээ өсгөөд үржүүлээд ингээд энэ системийг бий болгоод экспорт тэмүүлж байна. Гэтэл малчтаас бид нар мах худалдаж аваад тийм ээ цааш нь ингээд бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэхэд бол эрүүл мэндийн асуудлыг нотолж чадахгүй. 5 офицер компани 2026 он гарснаас хойш уулуурхайн бирж дээр идэвхтэй арилжаа хийж экспортын орлогоо тогтвортой нэмэгдүүлж байна. Тодорхойлбол тус компани оны эхнээс хойш нийт 921.6 мянган тонн үрсийг биржээр арилжаалж 98.7 Америк долларын борлуулалтыг хийгээд байна. За хэдийгээр 2025 оны санхүүгийн тайлбан албан ёсоор хараахан нийтлэгдээгүй байгаа ч компани өнгөрөх сард нэг хувьцаанд 3138 төгрөгийн ногдол ашиг олгохоо зарлаад байгаа юм а. Мон Логистикс холдинг компани группийн хүрээнд бодлого стратегийн чиглэлийг тодорхойлдог толгой компанийн хувьд бүтцийн өөрчлөлт хийх асуудал хөндөгдлөө. За өөрөөр хэлбэл Оросын албаны улс, бүгд найрамдах Хятад ард улс, мөн Европын орнуудын хооронд олон улсын автоврын үйлчилгээг үзүүлдэг Мон Логистикс Трейдинг компанийг өөртөө нэгтгэх асуудал юм а. За ямар үндэслэл шалтгаанаар гэдгийг нь одоогоор тодорхой бас байгаа ч эх сард тодорхой болж эцэслэн шийдвэрлэх бололтой. Мандал татгал компани нь 2025 оны санхүүгийн үр дүнгээсээ түүхэндээ хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг олгох шийдвэрийг гаргаад байна. За энэ нь тус компани хөрөнгөний зах зээлд бүртгэгдснээс хойш хувьцаа эзэмшигчдэд тарааж байгаа хамгийн өндөр хэмжээний ногдол ашиг болж байгаагаар
талаараа онцлог юм а. Компани зүгээс тайлан хугацаанд олсон цэвэр ашигынхаа ойролцоогоор 67%-ыг ногдол ашиг хэлбэрээр хуваарлахаар шийдвэрлэж нийт хувьцаанд 14 төгрөг, за ингээд нийтдээ 874 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад олгохоор болсон байна. За энэ нь Монголын хөрөнгийн биржийн 2025 оны ногдол ашиг олгохоор зарласан компаниудын дунд харьцангуй өндөр түвшний өгөөжөд тооцогдож байгаа юм а. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаж анхаарал хандуулсан танд баярлалаа.